За сайн байцгаана уу? Мөнгөн гүр эмнэлгийн дүр сонжлогооны засгийн эрхлэгч номон дээр хэмжинэ байна. За тэгэхээр дүр сонжлогооны шинжилгээг хэрхэн сонгох вэ гэдэг бол ард иргэдэд үйлчлүүлэгч нарт түгээмэл тулгардаг асуудал байдаг. Тэгэхээр нэг жишээн дээр хэдүүлээ авч ярилцъя гэж бодож байна. Та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс. Тэгэхээр зовирын дагуу үйлчлүүлэгч маань нарийн мэргэжлийн эмчэд эхлээд хандах ёстой. Тэр нь хэрвээ толгой өвдөлттэй хүн байх юм бол жишээлбэл мэдрэлийн эмчт хандна. За тухайн мэдрэлийн эмч маань тодорхой үзлэг хийгээд тэгээд тодорхой оншийг сэжиглэх нь байна. Тэгэхээр тухайн сэжиглэж байгаа оншоо батлах эсвэл үүсгэх зорилгоор альва шинжилгээг үйлчлүүлэгчтэй бичиж өгдөг гэсэн үг. За тэгэхээр хэрвээ толгой өвдөлттэй хүн байгаад тэгээд эмчийн үзэлгээр судасны нарийсал ч юм уу тиймэрхүү юм сэжиглэж байгаа тохиолдолд компьютер томографийн шинжилгээ сонгох нь ач холбогдол багтай буюу судасны дүрслэл гардаггүй. Тэгэхээр MRI шинжилгээ үүн дээр илүү их ач холбогдолтой буюу тоцогч бодисыг заавалчгүй хийх шаардлагагүйгээр бид нар жишээлбэл судасыг тархины судасны өөрчлөлтийг тодруулах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр үйлчлүүлэгч маань ямар шинжилгээ сонгох вэ гэж огт тэр нь санаа зовох шаардлагагүй. Зовирын дагуу эмчэд үзүүлнэ, эмч шинжилгээг сонгоно. Тэр ч үднээсээ мөнгөн гүр эмнэлгийн дүр сонжлогооны тасгаар үйлчлүүлэгч байгаа үйлчлүүлэгч нараас эмчийн бичиг гэж манай үйлчлэгээний хэсэг дээр шаарддаг байгаа. Тэгжээж бид нар тухайн шинжилгээгээ зөв сонгодог гэсэн үг шүү. Тэгэхээр толгой өвдсөн хүн болгонд ерөнхийдөө компьютер томограф ч юм уу дүрсийн аль нэг шинжилгээнд өөрсдөө сонгож орсноороо бид нар цаг заваа алдах, дээрэс нь төлбөр мөнгөний асуудал тулгарх иймэрхүү асуудлууд бас үйлчлүүлэгч нарт тулгардаг. Бид нэр аль болох энэс зайлсхийж, аль болох үйлчлэгээгээ зөв дарааллын дагуу зөв зарчмаар хүргэхийг зорддог байгаа. Ард иргэдийн дунд нэг түгээмэл ойлголт бас буруу мэдээлэл яваад байдаг нь юу вэ гэхээр тоцогч бодис ашигласан шинжилгээ нь илүү сайн гэсэн ойлголтоос явах гээд байдаг. Тэгэхээр мэргэжлийн хүний үүднээс та бүхэндээ хүргэх зөвлөгөө маань бол нарийн мэргэжлийн эмч юм уу дүр сонжлогооны эмч шаардлагатай тохиолдолд буюу цөөн хідэн тохиолдлууд дээр тоцогч бодисыг ашигладаг. Хавдрын төрлийн өөрчлөлт байна уу? Компьютер томографийн шинжилгээнд дээр ижил нэгтрэлтэй эдүүдийг хооронд нь ялган харах ч юм уу? Эсвэл цусрахаг өөрчлөлт идээрхэг өөрчлөлт байна уу? Зэрэг ялган онцлогоо хийх зорилгоор тоцогч бодисыг зайлшгүй тохиолдолд хэрэгэлдэг. Зайлшгүй тохиолдолд битгий хэрэглээч гэдэг нь бид нар онцлогоондоо нон инвазив буюу ямарваа нэгэн байдлаар хүний бие рүү гадны биет гадны бодисыг нэвтрүүлэхгүйгээр онцлогоо хийх ийм зарчмыг бас баримталж ажилладаг байнамаа. Тэгэхээр тухайн онцлогоог тоцогч бодис маань сайжруулж байгаа явдал бол ерөөсөө биш ээ. Тоцогч бодис шаардахгүйгээр бүрэн онцлогдох боломжтой маш олон төрлийн өөрчлөлтүүд эмгэгүүд бас байгаа гэдгийг та бүхэн минь анхаараарай. За тэгэхээр дүр сонжлогооны шинжилгээг хортой гэсэн ойлголт өрөөсгөл ойлголт ерөнхийдөө бас их түгээмэл байх гэдэг. Тэгэхээр дүр сонжлогооны шинжилгээ нь ер нь бол байгаль дээр байдаг хүчин зүйлүүдийг ашиглан хүний биед онцлогоо хийдэг. За MRI шинжилгээ маань бол соронзон орон ашигладаг. Өөрөөр хэлбэл бид нар ч гэсэн дэлхийн тодорхой хэмжээний соронзон орон дотор амьдарч энэ дэлхий дээрээ алхаж гიშгэж ерөнхийдөө явдаг. Тэгэхээр соронзон орон ашиглаж байгаа MRI шинжилгээ маань хүний биед ямарваа нэгэн хор нөлөөгүй гэдэг нь бол тогтоогдсон байдаг. Хит авиа буюу бид нар өдөр тутамдаа бас ингээд сонсоод бие биентэйгээ харьцаж байгаа энэ авиаг ашиглан явуулж байгаа дараагийн шинжилгээ бол эхо шинжилгээ бидний хэлсэн яснаар. Тэгэхээр энэ шинжилгээ маань ч гэсэн хэрвээ хортой нөлөөтэй байсан бол бид нар ч гэсэн хэрхэн яаж харилцаж хэрхэн юмыг сонсох вүлээ. Тэгэхээр энэ бол хүний биед ямарваа нэгэн хор нөлөөгөө гэдэг нь мөн тогтоогдсон шинжилгээ байдаг. Харин рентген шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ, ангиографийн шинжилгээнүүд маань бол туяа ашиглаж явагддаг. Энэ нь бол гамма туяа байдаг. Энэ туяа маань хит олон давтамжтай, хит өндөр тунгаад, хит ойр зайнаас үйлчлэх юм бол бага хэмжээний хүний биед хорт нөлөө үзүүлэх боломжтой гэж ерөнхийдөө тогтоогдсон байдаг. Гэхдээ нөгөө талаараа бид нар энэ бол байгальд байдаг л туяа, өөрөөр хэлбэл химлэр ямар нэгэн байдлаар гаргаж авсан хор нөлөөтэй зүйл биш ээ гэдгийг бид нар бас ойлгож ухамсарлах хэрэгтэй. Бидний орчин тойронд ер нь бол хэвийн нөхцөлд маш бага тунгаар
байж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрний тун хянах, хугацааг хянах, зайг хянах нь маш чухал. Нэмж хэлэхэд манай эмнэлэг дээр боломжит хамгийн бага тунгаар тухайн туяагаар онцлогоо хийдэг байгаа.